Газар хөдлөлтийг энгийн үгээр тайлбарлавал газрын давхарга чичирхийлэх хөдөлгөөн юм. Энэ нь дэлхийн дотоод энергийн нөлөөгөөр газрын давхаргад тэлэх, агших үзэгдэл явагдаж, уулын чулуулаг асар хүчтэй хүчтэлд автах үзэгдэл юм. Газрын давхарга дээр болон газрын давхаргын дотор янз бүрийн цэвэрлэл үүсгдэг бөгөөд газар хөдлөлт үүсч буй тэрхүү цэгийг газар хөдлөлтийн голомт буюу дотоод гипоцентр, харин түүний харалдаа газрын гадарга дээрх цэгийг гадаад төв буюу эпицентр гэж нэрлэдэг. Газар хөдлөлтийн баалыг ажиглалтын цэг бүрт тодорхойлж ромб тоогоор тэмдэглэдэг. Газар хөдлөлтийн хүчийг яаж үнэлдэг вэ? Магнитуд ба баал. Магнитуд нь газар хөдлөлтийн хүчийг газар хөдлөлт бүртгэх багажинд бичигдсэн голомтын хүч бөгөөд тоон үзүүлэлт юм. Харин баал гэдэг нь тухайн газар хөдлөлт хүрээлэн буй орчин ба хүмүүст хэрхэн мэдрэгдснээр тодорхойлогдох дөргөлтийн хүчийг илэрхийлж байгаа хэмжигдэхүүн юм. Газар хөдлөлтийн хэлбэлзлийн хүчийг 12 баалын шаталбараар ажиглалтын цэг бүрт тодорхойлдог. 1-ээс 4-р баал нь дунд зэргийн чичирхийлэл хүмүүст мэдрэгдэж, тавилга, шал, хан гэх зүйлс дөргидөг бол 5-аас 7-р баалын газар хөдлөлтөнд байшин барилгад ан цав үүсч, ус цахилгаан дамжуулах хоолой эвдэрдэг. Харин 8-аас 12-р баал нь барилга байшин нурж, нуран унж, газрын гадаргад томоохон өөрчлөлт орж, хөрсөнд гүн ан цав гарan гамшигт үзэгдэл болж хувирдаг. Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт 1556 оны Хятадын одоогийн Шанси мужид аимшигт газар хөдлөлт болсон тухай тус улсын эртний номын сан дахь нэгэн номонд бичигджээ. Энэхүү газар хөдлөлт нь 8 баалын хүчтэй байсан бөгөөд ойролцоогоор 830 мянган хүний амь насыг авч оджээ. Мөн 800 гаруй км урт газрыг сүйтгэсэн байна. Дэлхийн хамгийн хүчтэй аимшигт 10 газар хөдлөлтийн тоонд 4-т нь Хятад улс орсон байдаг. Харин үлдсэн 6 томоохон газар хөдлөлт болсон улсууд нь Япон, Зөвлөлт холбоод улс, Перу, Итали, Пакистан, энэтхэг зэрэг улсууд орсон байдаг байна. Харин одоо Монгол улсад болж байсан газар хөдлөлтүүдийг ярилцгаая. Монгол орны газар хөдлөлтийн идэвхжүүлэлтэнд нөлөөлөх гол хүчин зүйл нь энэтхэгийн автан бөгөөд нөгөө талаас байгаль нуурын рифтийн таталцал юм. Энэтхэгийн автан Аз твийг 50 гаруй сая жилийн өмнө мөрөгсөн бөгөөд GPS-ийн хэмжилтээр жилд 5 см хурдтайгаар хойш шахаж байдаг байна. Монгол оронд болсон анхны газар хөдлөлт нь 1957 оны 12 дугаар сарын 4-ний 12:39 минутад Говьлтай аймгийн Гурван богдод 11-ээс 12 баалын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газраас Говьлтай аймгийн хүчтэй газар хөдлөлтийн төвийн бүсэд судалгаа хийх тухай хүсэлтийг Зөвлөлт холбоот улсын шуурхай удирдлагын албанд тавьсны дагуу зөвлөлтийн талаас нэрт эрдэмтэн Флоренцов, Солоненко, Тересков нараар ахлуулсан бүрэлдэхүүн. Монгол улсын талаас Одон Оронч, Нинж Бадгар, геологч Нацаг юм, газар зүйч Намнад Орж гэх зэрэг олон судлаачид хамтран газар хөдлөлтийн эвдэрлийн бүс хагарлын дагуу 14,070 хавтгай дөрвөлжин талбайн агаарын зураг авч хээрийн хайгуул шинжилгээгээр 7,000 хавтгай дөрвөлжин талбайд судалгаа хийж газар хөдлөлтөөр үүссэн газрын гадаргуугийн бүхэл төрлийн эвдэрлийг газар дээр нь хэмжиж тогтоосон байна. 1957 оны Говьлтай аймгийн газар хөдлөлтийн эвдэрлийн бүсэд ажиллаж буй судалгааны баг. 1966 оноос Монгол улс Зөвлөлт холбоот улсад сургууль төгссөн Дугурамаа, Баяр, Адя, Монгол улсын их сургуулийг төгсөгч Цэмбэл нарын үндэсний газар хөдлөлтийн мэргэжлийн боловсон хүчинтэй болсон юм. 1967-оос 1976 онуудад Могодод 7.8 магнит, Үүрэг нуурт 7 магнит, Дахин шарт 6.9 магнит хүчтэй газар хөдлөлтүүд болжээ. 2017-оос 2019 онд Монгол орны нутаг дэвсгэр болон Хилийн ойролцоох бүс нутагт болсон газар хөдлөлтийн төвийн тархалтын зураг. Энэ зурагнаас харахад Монгол улсын баруун аймагуд Хангайн болон Уулархаг бүсээр ихэвчлэн газар хөдлөлт мэдрэгджээ. Улаанбаатар хот орчимд бүртгэгдсэн газар хөдлөлтийн тоон хамаарал сүүлийн 20 жилээр. Харин энэхүү графикийг харахад Улаанбаатар хотод 2013 онд хамгийн их буюу 2085 удаа газар хөдлөлт мэдрэгдсэн байна. 2021 он гарснаас хойш Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт болсон газар хөдлөлт.
2021 оны 1-р сарын 12-ны 5 цаг 32 минут 56 секундэд Хөвсгөл аймгийн хагас самаас баруун урагш 6.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ. Уг хүчтэй газар хөдлөлтөөр өдөөгдсөн газрын гүн дэх эвдрэлийн процесс эрчимтэй явагдаж, улмаар тухайн бүс нутагт олон тооны давталт газар хөдлөлтүүд явагдсан байна. 2021 оны 1-р сарын 13-ны 10 цагийн байдлаар тус бүс нутагт 586 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3.5 болон түүнээс дээш магнитудтай газар хөдлөлт 83 удаа болсон байна. Харин Монгол улсад мэдрэгдсэн хамгийн сүүлд болсон газар хөдлөлт нь Улаанбаатарын цагаар 2021 оны 2 сарын 15-ны 21 цаг 14 минут 40 секундэд Ховд аймгийн Зэрэг сумаас баруун зүгт 20 км-ийн зайд 4.2-тай магнит газар хөдлөлт болжээ. Энэ хүрээд миний мэдээлэл дуусч байна. Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зүйлсийн талаар та бүхнийг тодорхой хэмжээний ойлголттой байх гэж найдаж байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.